охин маань оюуны төвийн 11 ангид сурдаг Маралбогийн ээж байна. Тэгээд оюуны төв сургуулийн ансын хараа маш их таалагддаг. Тэгээд охин маань өнөөдөр бас энэ сургууль сурснаар өөртөө ихтэй хүсэл мөрөөдөлтөй ансын хараатай нэгэн болж байгаа. Тэгээд охин маань бас зорилготой нэгэн болсон. Тэгээд маш их амжилт бүтээлэг гаргаж байгаа. Авиас чадвараа улам илүү хөгжүүлж байна. Тэгээд ер нь энэ сургуульд орсон цагаас ахвал тасралтгүйгээр олон улсын тэмцээн уралдаанд оролцсон. Удаа дараалан алтан медаль, мөнгөн медаль, тусгай байрын шагналыг авлаа. Сая бид нар 5 сард олон улсын, дэлхийн олон улсын олон улсын тэмцээнд оролцоод ирсэн байгаа. За тэгээ энэ тэмцээнд болохоор манай 3 охин оролцсноос охин маань бас 3 медальтай оролцож ирсэн. Тэгээд энэ сургууль сурж байгаа нь одоо нэр төрийн хэрэг байна. Хүүхдийн зан чанар болоод алсын хараа, хувь хүний хүмүүжил, хүсэл мөрөөдлөөр одоо ингээ хүүхдүүд маань жигүүрлэж байна. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд энэ сургуульд ажиллаж байгаа хамт олон сургуулийн захиргаа, удирдлага, ард талд нь зохисдог ээж аавуудаараа үнэхээр бахархаж байна. Охины маань өнөөдрийн энэ амжилт олголт бол энэ багш нарын маань ач тус юм гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. 12 дугаар ангийг төгсөж байгаа. Сон боловсруулалтын эзэмшил баяр хөөртэйгээр төгсөж байгаа. Оюуны төвийн шилдэг төгсөлт болсон цэглэнгийн ээж байна. Сургуультай маш их баярлалаа. Хүүг маань шилдэг хүн болгож өсгөж хөгжүүлж өгсөнд баярлалаа гэж хэлье. Тэгээд оюуны төв сургуулийг одоо 3 хэн төгсөж байна. Манай гэр бүлээс тэгээд энэ жилд ач охин маань орсон байгаа. Дөрөвдүгээр үеийн одоо суралцж байна гэсэн. Тэгэхээр үеүүдийг өөрчилбөл оюуны төв сургуулийн өөрөөр маш хүчтэй байгаа учраас та бүхэн Монгол улсын үеүүдийг Монгол улсад шилдэг лидерүүдийг удирдагч нарыг өсгөж хөгжүүлж өгөх үүсгэн өндөр амжилт хүсье. Баярлалаа та бүхэнд. Төгсөрдөн гэдэг би 5 ангийн сурагч. Би бага ангид төгсөж байгаа. Би энэ сургуультай маш их дуртай, маш гоё хоолнууд өгдөг. Тэгээ бас маш гоё. Тэгээд намайг энэ сургуульд сургасан ээж аав, ах эгч нартай баярлалаа. Сайн мэцэн үү? Бид хоёр оюуны төв сургуулийн сурагчид байна. Бид хоёр 9-р тэгээ одоо дунд ангид төгсөж байгаа. Одоо ахлах ангид орж байгаа сурагчид нар байна. Төсөөд ямар хөө сэтгэлтэй. Ер нь амар гоё. 12 дугаар ангийнхны төсөөийг хараад ер нь жоохон уйлсан. Амар сэтгэл хөдлөл өндөртэй. Тэгээд ер нь одоо ингээд найзуудтайгаа ингээд салбар бас амар хэцүү байх бахтай гэдэг амар тэгж бодсууд байлаа. Надад бол баш ингээд нэг жоохон уйлах гэдээсэн. Гэтэ бас гайг байсан. Тэгээд багш нартай багш захирал бүх ер нь хамт ажилласан бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Бүгдэнд нь хайртай шүү. Сүлжийн цас анхны бороо
зүрх сэтгэлд минь дурсан жүлдээ зургийн цог анхны хайр зөөлөн үнсэлт чиний хэл байсан сэтгэлийн гүн тодхон үлджээ анхны хайр минь зүрхийг тогшоод үрдийн дурсамж үнэн хайр чамайг дуулаа чигрихээ аслах онжигүүд сэрхэн эрх дурсамж сэтгэлд хөвөрнөө айлгуудтай оюутнаас чамтай минь хамт сайн байцгаана уу. Оюуны төв сургуулийн 12-ын анги сурагч Бомбаяр байна. Өнөөдөр миний амьдралын хамгийн яд жаргалтай мөч болох онхны баяраа хийж байгаад үнэхээр баярлж байна. Тэгээд үнэхээр оюуны төв сургуультай талархаж байна. Тэгээд үнэхээр их зүйлийг мэдсэн он жилүүд байлаа. Тэгээд үнэхээр амжилттай суралцаад амжилттай амьдралд хөл тавиад их мундаг том тамирчин болчиход эргээ сургуультай ирэх болно. Баярлалаа. 12-ийн анги сурагч Бэцэлмэг байна. Би одоо Оюуны төв сургуулиас 12 дугаар анги төгсөж байна. Энэ одоо төгс надад үнэхээр үнцэнтэй болж төгсөлт болж байна. Яг л би энэ сургуульд анх 3 дугаар ангид орж ирж байсан. Тэгээд энэ хүртэл одоо багш нар маань энэ их хайраар дүүрэн сургууль байгаад үнэхээр баяртай байна. Нэг ч жил намайг орхиулгүйгээр намайг хайрж, манай ангийнхныг хайрж, манай сургуулийн үнээр чин сэтгэлээсээ хайрж, хүндэтгэж авсанд үнэхээр баяртай байна. Энийг харахтаа тэгээд энэ төгсөд үнэхээр нандин насан туршид санагдах төрөл төгсөд болсон. Баярлалаа сургуультай. Сэтгэлд хөвөрнөө айлгуудтай оюутнаас чамтай минь хамт хайрт минь бүх юм төгсөж байгаа юм шиг бодож байгаа биз? Харин бүх юм эхэлж байдаг юм да. Сайн уу амьдрал минь гэж хэлээд амьдрал хөл дээр шүү дээ.